Хай. За. Би яг нэг санал дээр суугаад хоёр бичлэг хийж байгаа болохоор ингээд нэг хувцастайгаа нэг лүгтэйгээ байгаад байгаа шүү, за. Энэ бол ингээд миний өөрийнхөө өмсийг амжилж байгаа хэсэг. Би нэг алмонд болгох жаснаа болцсон. Яагаад тэгэхээр надад энэ нас гоё харагдаад. Хатин. Харагдаж байгаачлан энэ хумс маань нөгөө өмнө гимтчихсэн болохоор энэ хумс маань гимтчихсэн болохоор яг ингээ харахаар жоохон богинохон байгаад байгаа. Гэхдээ энэ одоо идэж байгаа болохоор бусдаа адилхан болж байна. За би энэ смарттай байгаа. Тэгээд би уг нь смартнуудаа бүгдийг салгаад акрил хийх гэжсэн байхгүй юу? Тэнд надад тийм их хангалттай цаг байхгүй юм байна. Бас түрүүлээ нэг бичлэг хийсэн болохоор. Тэгэхээр одоо зүгээр би будгаа арилгаад цэвэрлэгээ хийгээд хэлбэрийг гаргаа бэлдсэн байна. Тэгээ энэ дээр яах вэ гэхээр би бодоод энэ classic French хийгээд classic French-ын дээрээ metal line зуръя гэж бодож байна. Янз янзын metal art line like okay. За одоо ийм байна шүү за. Тэгээ би яг суур өнгөө яах вэ гэхээр нэг тийм baby pink. За тэгээ би энэ дээрээ ийм baby pink суурьтай тэгээ classic цагаан Frenchтэй line зурлах хэрэгтэй шүү за. Хийцгээе. За. Одоо энэ дээрээ юу яах вэ? Диск дээрээ dehydrate буюу юу гэдэг юм prep, nail prep. Ингээд шууд хатчихна. Тэгээд ийм France brand гэсэн шүү дээ. Энд дээр ийм hard base төрөгч. Аль болох нөгөө нэг өмнө хийсэнчлэн нэг өмнө хэлжсэн шүү дээ. Жоохон хойшоо дүүргэс хийгээд гоё тавиад өгнө. За ингээд basic тавьсан байна. Одоо энэ Similac-ийн энэ брендинг Super Rose-ийг ашиглаж байна. Өвөл бас нэг юм Super Rose өнгөтэй тэгээд цагаан French надад гоё харагдаад байсан. Та нар таалагдах уу мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ харцгаая тийм ээ. This нэг ингэж харагдаж байна. Wow. За. Ийм багсаа авлаа. Энэ гэхдээ нэг Super Rose гэдэг байгаа юм нэ. Тийм сүртэй өнгөтэй биш юм шиг санагдчихлаа. За харцгаая. Энэ ингэж харагдаж байгаа ч гэсэн баг milky өнгө юм биш шүү. Pretty's. Гэлээр ер нь яаж дүүрэлтэх вэ гэхээр нэг ингэн заяа. Бүгдийн нэгэн жигд нэг ингэ татчихна. Тэгээд дахиад жоохон иймэрхүүг аваад за. Одоо бас яана ингэж. Одоо хоёр талынхаа энийг ингээд
Гоё усгаа дүүн. За хараа. Ийм харагдчих. Тавьчлаасаа ийм. За би ер нь бол ингээ эдэр дээрээ тавьчлаа. Одоо энэ эрхийн уран дээрээ тавих чинь. Гэлээ. Эрхийн уран дээр жоох ихийг авчи. Дээрээс нь би нөгөө нэг амар гоё зэрлэг сайсан нэг гоё пинк өнгөсөд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг энэ өнгө маань бас яг арай л милк байна. Тэгээ би бараг нэмж нэг давхар нэг зөвхөн ягаан өнгө явах хаа. Гэхдээ нэг юм жели өнгө ч юм уу? За иймэрхүү гэл ашигладаг бол одоо ингээд apply хийх явцдаа ямар ч тийм юуг хийх ёстой шүү. Ганц нэг хий бабл явж ивэл тэрийг заавал хаглах хэрэгтэй шүү. Одоо бабл чигээрээ хатаж болохгүй. За энийг одоос гоё янзлаа штэ. Энэ бол ингээд болоогүй байгаа. Хангалттай хэмжээний за ингэчүүл тэгээд энэ ингээ сарын дараа ч юм уу те ер нь ингээ сар марын дараа гэхэд энэ бол ингээ унана гэсэн ойлголт байхгүй. Хүн дээр нь гэсэн ойлголт байхгүй. Супер хатуу. Тэгээд ингээл хатуу жилээс энэ софт типтэй айгүй их зөгцсөн. За доош нь харуулад. За ийм байна. За ингэсэн. Энэ өнгө маань миний бодсон шиг гоё яагаан байсангүй штэ хардаа милки юм шиг болчиход. Тэгэхээр би бүр бодлоо өөрчилсөн. Гэхдээ френч стил зурна бүгдээрээ. Тэгээ йогурт нэлийн ийм сарл пигменттэй юугаар ингээд ямар ч тэр цаана далд юм гаргахгүйгээр болгоо заяа. Ийм жели сарл өнгөөр бодчих. Тэгээд френчээ зураад энэ тэнд нь гоё металл од ч юм уу or something юм зуръя. За ингээд ийм бүгдийн юм өнгө болгох. За ингэсэн хүмүүсээ сая энэ өнгөө ингээд тавьсан штэ. Тэгчээд нэг тийм шууд энэ дээр цагаан френч хоор амар сонир санагдаад гол нь ямар нэг юм бараан airbrush оруул амар зөв харагдах юм шиг санагдаад ингээ хар өнгөө airbrush чинь одоо дахиад нэмээд brush цацгаая. За иймэрхүү. Энэ дээр бол нэрнгэсээ цагаан френчтэй тасгүй ахарах юм байна. Гинт тэгээд airbrushтчлаа. Гэхдээ яг нэг иймэрхүү юм хий гэхээр угаасаа тэгэд юм ингээд юм ургаж гарч ирээд идэг ахгүй. Угаасаа би эний чинь IG хаяг дээрээ 50 пост хийх бас болохоор нэг тийм хоёрын оронд юм хэмэргүй штэ. Тэгэхээр бүгдээрээ амар гоё ингээд хийцгээе. Одоо гэхдээ ингээ гараад ирэнгуут нь дахиад нэг сүүлийнхийг яваад тэгээ болоо за. За тэгээд энэ дээрээ френч зурхын тулд одоо энэ дээрээ шууд зурж болохгүй. Энийг хамгаална. Хамгаалаад бүгдээрээ топ тавих хэрэгтэй. Энгийн топ гэхдээ.
Френч зурхад доор нь matte top тавихгүй шүү. За яагаад вэ гэхээр matte top чинь нөгөө ингээд френч зурхад тэр будгийн маань ингээ муухай уусгаад идэг. Юм тас гоё ийм sharp зөвөн гоё френч гардаггүй. Ийм гүлгөр юмн дээр френч зурхад нэгт аюулгүй, хоёрт тэгж уусч мос заваардаггүй. Тэг ингээ бүгдэн дээр нь тал топ тавьчих. Тэг френчэн дээр бол зөндөө их алдаа гардаг, зөндөө их арилгах шаардлага гардаг болохоор угаасаа хамгийн баттай арга бол топ тавиад омброо хамгаалах. So яа, одоо хатаагаад яг хангалттай 60 секундэд хатаах хэрэгтэй. 60-аас 90 секунд maybe. За би одоо френч зурхад бэлэн болцсон байна. Энэ удаа зүгээр нэг юм цагаан жоохон өтгөн болохоор нь би сонгоод авчлаа. Түүнээс ш ер нь аль зурлагын painting gel-ээр зурдаг шүү за. Гэхдээ энэ бас тийм амар муухай харагдахгүй гэж би бодож байна. За. Френчийг зурхтаа би бол нэлээд юм смайлтай зурх дуртай. Хэрвээ амир шингэн цагаан лак байх юм бол тэрийг painting gel-тэйгээ шууд mixing гэрээ за. Ер нь аль болох юм өтөвтөр гаралтан тас хийсэн өнгөөрл френчийг зурх хэрэгтэй. За одоогоор ийм болсон байна. За тэгэн гот штэ тий одоо та эдэр ингэ харж аз ийм нэг юм жигд биш яагаад байгаас энийг яах вэ гэхээрээ лакныхаа нөгөө нэг багсаар нь гэж хэлээд нэмгэ яваад тэгээ хоёр талын смайлыг болохоор дараа нь нарийнхан багсаараа нэг явна. Ер нь бол би яг perfect French цагааныг ингэж л гаргадаг. Түүнээс яг painting gel-ээр зурж болно. Гэхдээ илүү их зураас гараад идэг. Painting gel бол энэ жоохон их будагтайг авчиж одоо би будгаа хасцсан. За ингээд одоо яг тэр голын зарагт нэг юм харагдаад байгаад тэрийг бол хэвдүүлээ. Эдрээ бүгдийг хатаахгүй байжгаад нарийн багсаараа цэвэрлээл. Жигдлэл. Тэгээ френчийг нэг амар амархан гэдэг тийм. No shit guys. Френч амар классик, амар нямба. Тийм амар сүртэй байдаг аахгүй. Яг зүгээр л нэг юм энгийн дөрвөлжин энэ ямар нэг минимал юу бол биш шүү дээ. Френчийг амар амархан гэдэг хүмүүсийг би бас жоохон гайхдаг. Энэ чинь тийм амар easy юм биш шүү дээ френч гэдэг чинь. Монголын маникюрчдын нэгдсэн холбоо байлаа. Маникюрчдын групп билүү. Тэн дээр нэг хүн биччихсэн. Ямар ч постны дор юм дээ нэг комент хийсэн. За их чинь цаг байгаа юм чинь зүгээр гээс амархан френч зурчий гэж хэлдэг хүмүүс байдаг ёо гэж бичсэн нэрнгэсэл. Тэр хүмүүсээ юу боддог болоо өөрсдөр нэг юм тэгшгэн зураас битгийлээ бүтэн бөөрийнхээ зураас зурулж үзэхэнсэн тий. Гэтэ яг хангалттай нөгөө нэг юунд Монголд жоохон тийж бодоод тах шиг байна. Түүнээс шин Европ тал руугаа френч бол айгу үнэлэгдсэн тийм юм байдаг байгаа. Френчийг ер нь нэлээд классик чадвар шаарддаг гэдгийг бол бүгд мэднэ. Би ихтэй яг нөгөө нэг хүмүүс цаг аваа ордер ихээр ингэж хийдэггүй. Painting gel-ээр бодчихдаг. Гэхдээ тэр ч бас жоохон нэлээд бас л юу шаарддаг. Их төвчээр шаарддаг. За амар цэвэрхэн их гэж амар гүрийдэг. Тэгээд юу авал бас айгу хэцүү. Тэр хүн маань эхний 1-2 дахь хүн биш бол тэгэл 3-4 дөхөөс хойш хүн дээр болоо би амар хэцүү байдаг надад хүний френч зурх. За. Иймэрхүү цэвэрхэн цагаан байхад ер нь болно. Яг тэгэхээр топ тавьсны дараа тодорхой хэмжээний юу яадаг?
амар гоё илүү цэвэрхэн болцдог болохоор санаа зовлтгүй. За. Ерөөсөө юу байлаа? Од зурхгүй Валентин юм чинь тий бас ийм гоё зүрхтэй чармнаа чи гэж бодлоо. Энэ зүрх маань ийм гоё заяа ингэж тавигдаад тэгэнгүүт амир зэрлэг энэ шиг ингээ орчин сэлмэн орчин за зүрх рүүгээ муу чи гэдэг. Ой ороо зүрх рүүгээ ороо yes like this ингэж харагдана. Зөвнө. Энийг наацгаая. Энэ ядам хуруунд дээр. Тэгээд бусад хуруунууд дээрээ болохоор зүгээр л энийгээ сонгоод хамаагүй наацгаая. Яа. За тэгээд цавуу энтрээ сайн тогтоохын тулд бас заяа. Ер нь дандаа хомсныхаа өнгөн гадаргууг нэг арччих хэрэгтэй шүү за. Энэ бол ингээд айгүй жижигхэн степүүд амар ингээд гоё үйлдэл үзүүлдэг шүү за бишээ. Гоё үр дүнд хүргэдэг шүү за. Тэгэхээр юм тослогийг эхлээд аваад за манай хүн залгах чинь ядах. За миний сүүлийн үед бүр яг тогтмол хэрглэж байгаа цав бол энэ байна. Яг энэ брендинг Gracia Beauty гэд энэ цав байна. Би энийг бүр тогтмол хэрглэж байгаа. Үрхээ нэг ингэсгээд наах уу да тий. Яс энэ багт болох хаа. Одоо шууд ишгэ. За одоо тэгээд ийм харагдчихээн. Хаасайгу жижиг ийм метал балс наа. Энэ жижиг ийм half metal balls наацгаая. Нэг жижигхэн байх хэрэггүй хумс маань хангалттай уртаагаа болохоор за иймэрхүү. Тэгээд жоохон жижигхэн гэнаач. Голон топ тавиад энэ амар гоё харагдана за. Яг миний бодлоор бол бас жоохон too much болчихоо гэж бодож байна. Тэгтээ it's okay. Ийм томыг наад жижигийг 2 хатлалаа 3 байвал амир хуучин саг тэнэг харагдана. За эрхээ уруугаа эхлээд сайн ингэхгүй бол хөдөлчин гэрлийн дотроо далихаараа иймэрхүү жижиг юмыг амар их анзаарах хичээгээр тэгвэл ингээд айгүй хөөрчлөлт авчрын шүү. За энийг яг голлуулад бус нь бол голлох хэрэггүй. Яс. За ингээд хумсаа татагч руугаач. За одоо дөрмийн дагав crazy top-ороо эднэрээ бэхлэнэ. Тийм байж. Crazy top-ыг бол нэрээ Crazy top нэр ихтэй яг үнэхээр тренд болсон дооч биш зүгээр үнэхээр сайн болохоор хэрглэж байгаа шүү за. Crazy top бол crazy top юм. За тэгэхээр энэ гинжээ бас ингэж муухан наалдуулахгүй тулд айгу болгоомжтой тавина штэ бүгдээрээ. Зөвхөн энэ зүрхээ л тойруулж crazy top-од тавина. Тэгчээд бүгдээрээ бас юу байна? Crazy top-ыг баг 90-с бараг л 2 минут хатаацсан дээртэй гэж зөвлөх байна. За тэгээ бүгдийг бэхлээдэг. За ийм болсон байна. Хада perfect right? За одоо сайхан. Би л явахад ийм хэцүү хараа. Oh my god, ингээ гацчлаа шүү. Гэхдээ аюу аюултай юм байна. Бас тэг ингэж хамаагүй явах. Ингээ дуусчлаа. Одоо. Гэтэ энэ юу вэ? Би энэ саарл хар омбрыг ашигласанд амар баяртай байна. Энэ үнэхээр төгс болгож байна.
Тэгээ бас энэ French pigmented маань ингээд ямар ч юу алга. Загал, өөсөв алга. Одоо миний нүдээр бол одоо надад тийж харагдчихэв заяа. Ингээд үзэгдэл тэгшхэн байх хэрэгтэй байхгүй French ч. Тийм багаз. Ингээд тэгшхэн. За тэгээд одоо оройны 9 цаг өнгөрцөн байна. Тэгээ би хамартаач оройны 11-ээс өмнө харих юм байна. Тэгвэл ямтаач би аягүй ад жаргалтай байна. Өнөөдөр 2 бичлэгний ард гарсан байна. Тэгээс ингэж зураг авна. Гэтэ өнөөдөр авахгүй маргааш авна зураг. Ингээ онжуул чинь. Нэгтэй ингэж онжуулж болно. Тэгснээ шууд гэл гэж. За бай. Дараа нь тэгээд айгүй гоё. Тэгээд би нэг тийм community үүсгэмээр байгаа байхгүй юу? Community дээрээ poll үүсгэж болдог уу мэдэхгүй байна. Гэтэ харъя. Хэрэг poll үүсгэж болдог бол би ямар нэгэн дизайн стайлын нэршил бичээд тэрнээр та саналаа под гэдэг өгөөд тэгээд яг их саналтай юм хийдэг ч юм уу те. Тиймэрхүү баймаар байхгүй би ингээд юу их вэ гэж ингэж бодохгүй. Бас дээрээс нь би хэрвээ сайн ажиглаж миний YouTube-ыг ухах юм бол би тэр community гэдэг хэсэг дээр би аягүй идэвхтэй байдаг. Ямар бичлэг орох гэж байгаагаа, яах гэж байгаагаа зарладаг, юм асуудаг, бас талархлаа илэрхийлдэг. Тийм хэсэг шүү дээ. Би тэр community-г амар их ашигладаг болохоор тэр community гэдэг хэсэг рүү ороорой. Тэгээд тэн дээр poll үүсгэж болдог байх гэж би найдаж байна. Яа. За жинхнээсээ тэгээд баяртай. Будалтай минь хамт байсанд баярлалаа. Happy Valentine. Окей, Валентинаас мөн барсан ч одоо 1-2 бичлэг орчихгүй л үү дээ ч одоо тий. За бата.